他们在说话，тэд ярьж байна。我们4个人去看电影。бид 4 кино үзэхээр явсан. Ли 医生今年40岁. Ли эмч энэ жил 40 настай. 他是我们的老师. Тэр эрэгтэй бол бидний багш. 这个学校太大了. Энэ сургууль хэтэрхий том. 今天的天气非常好. Өнөөдөр цаг агаар маш сайхан байна. 你听谁来了? Та сонсдоо хэн ирж байна вэ? 同学们你们好. Ангийнхан сайн байцгаана уу? 喂，李老师在吗? Сайн уу, Ли багш энд байна уу? 我是一个学生. Би оюутан. 我们都是学生. Бид бүгд оюутнууд. 今天星期五. Өнөөдөр бол 5 дахь гараг. 我喜欢学韩语. Би хятад хэл сурах дуртай. 我下个月去北京. Би эх сард Бээжин явна. 我今天下午不去学校了. Би өнөөдөр үдээс хойш хичээлдээ явахгүй. 昨天下午了. Өчигдөр бороо орсон. 你也认识王先生. Та мөн ноён Ванг таньдаг уу? 现在是12点. Одоо 12 цаг болж байна. 妈妈，你在想什么呢? Ээжээ та юу бодож байна вэ? 这个苹果太小了. Энэ алим хэтэрхий жижиг байна. 小姐，你叫什么名字? Хатагтай таныг хэн гэдэг вэ? 我买了些苹果. Би хэдэн алим худалдаж авсан. 你写的字很漂亮. Таны гар бичмэл сайхан гоё байна. 姐，谢谢你. И, 不客气. А, баярлалаа. Б, тавтай морил. 一个星期有7天. Нэг 7 хоногт 7 өдөр байдаг. 我们学校里的学生很多. Манай сургуульд олон оюутан байдаг. 你喜欢学习韩语吗? Та хятад хэл сурах дуртай юу? 我们学校很大. Манай сургууль их том. 这儿一个人都没有. Энд хэн ч алга. 我只有1点钱.
Надад жаахан мөнгө байгаа. 我在商店买了很多衣服. Би дэлгүүрээс маш их хувцас худалдаж авсан. 他是这个议员里的医生. Тэр эрэхтэй энэ эмнэлэгтээ эмч хийдэг. 这是一个大医院. Энэ бол том эмнэлэг. 我有一个女儿. Би нэг охинтой. 一年有12个月. Нэг жилд 12 сар байдаг. 妈妈，我去学校了，再见. Ээж би сургууль руугаа явлаа. Баяртай. 树在桌子上. Ширэн дээр ном байна. 你怎么去北京? Та Бээжин руу яаж явах вэ? 我们去看电影，怎么样? Бид кино үзэхээр явах уу? Юу гэж бодож байна? 这个人是我的同学. Энэ хүн бол манай ангийн хүүхэд. 我在中国学汉语. Би хятадд хятад хэл сурдаг. 我今天中午去火车站. Өнөөдөр би өд тундаа галтрагны буудал руу явна. 他在北京住了很多年. Тэр эрэхтэй Бээжинд олон жил амьдарсан. 电脑在桌子上. Компьютер ширэн дээр байна. 这个字你认识吗? Та энэ үгийг мэдэж байна уу? 他昨天没去学校. Тэр эрэхтэй өчигдөр сургуульд явсангүй. 他一个下午都坐在电视前. Тэр эрэхтэй үдээс хойш зурагтны өмнө суусан. 今天妈妈做了很多菜. Өнөөдөр ээж маш их хоол хийсэн.